Ер нь бол нэлээд өвднө. Тэгээ гоо сайхан зөлөөс эрэхтэй штэ юм байна. Өнөөдөр би таадтай glow up гэдэг зүйлийн талаар ярилцах гэж сууж байна. Glow up гэхээсээ илүү би нэг арай эрт мэдчих хэрэгтэй байж дээ. Арай эрт л энийг хийх хэрэгтэй байж дээ. Арай эрт л энийг худалдаад авсан бол дээр ээж дээ гэж боддог зүйлүүдээ таадад хэлээд явъя гэж бодож байна. Тэгээ glow up гэж хэлье гэхлээр би нэг тийм өөрөө нэг сүрхий амтан шиг би танарт glow up tips хуваалцсан гэж бол хэлхээсээ жоох иччихээн заяа. Гэхдээ бас яг надтай адилхан асуудалтай байсан хүмүүст жоохон ч гэсэн тусалж магадгүй гэдэг утгаар бичлэгээ хийж байна. Эхнийх нь болохоор skin care. Хэрвээ намайг мэддэг байсан бол би амар батхтай байсан. Би чадвал энэ хоёр талд ингээд зургийг оруулчих за. Нэг бол би яагаад гарсан, юунаас болж гарсныг мэдж байгаа нойргүй. Тэгээ дээрэс нь халуунагаатай хоол 2 өдөр дараалал идсэн байхгүй юу? Тэгэл шууд. Эхнийх нь болохоор би будаагаар маск тавьдаг. Сардаа 1 удаа. TikTok дээр яваад идэг rice mask. Тэгээ тэрнээс харж агаад би будаагаар ингээд маск тавьж үзчихсэн. Энэ бол миний ярьсан тохирсон идэхгүй юу? Яг би байнга хэрэглэдэггүй. Сардаа ядаж ганц удаа. Хоёр дахь тип нь болохоор гуйжуулагч. За баг бүхэн л мэдж байгаа байлгүй дээ. Арьсаа маш сайн гуйжуулаад ах юм бол яг байн гуйжуулах шүү. 7 хоногт 2 удаа. Гуйжуулахаа мартахгүй сайхан арьсаа гуйжуулаад үгцэн арьсаа сайхан аваад шинэ арьсаа сайхан гаргаж ирээд тэрийгээ сайхан чийгшүүлээд ингээд явбал арьс чинь арай дээр болдог юм бэлээ. Би батхтай байхдаа арьсаа гуйжуулдаггүй байсан зав. Би тэнийг царайлаад тэгдэг байсан юм уу? Мэдхгүй зав. Би бүр батхандаа хүрэх бүр амар дургүй байсан за. Яа амар тийм black memory орж ирж байна. Тэгээд дараагийнх нь гэх юм бол би таадад skin care бүтээгдэхүүнүүдээ харуулъя гэж бодсон байхгүй юу? Энэ бол батгыг бол ор тас алга болгоно баг. Би тэгэж хүмүүс шиг муухай реклам хийхгүй бүр үнэхээр сэжин за. За яг ингээд бүтээгдэхүүнээ гаргаад үзүүлэе гэхлээр би реклам хийсэн шиг болох гэдэг байхгүй юу? Реклам биш байхгүй юу? Зүгээр л би таадад тэг хэрэг болж магадгүй дүүднээс хийж баг айл болгоны дэлгүүр доор байдаг энэ тосыг хэрэглээд арай дээр болсон байхгүй. Хүчтэй юм хэрэглээд арьс чинь зүгээр бас яг болж ин зөв. Олон жил ингээд арьсны асуудалтай явцсан бол зүгээр тайвшруулах хэрэгтэй билээ. Тайвшруулаад чиглэл өгөх хэрэгтэй билээ. Тийг би таснаас мэдсэн байхгүй юу? Чигшүүлдэг. Би будагныхаа доор түрхэд өдөржин будагтайгаа явдаг. За, энэ тос үзье. Дараагийнх нь Cosrx. Энэ баг дуусч байна дөө. Одоо би энийг хэрэглээд жил болж байгаа. Сорвин цай энийг амар сайн гэж бол хэлэхгүй заяа. Гэсэн чинь хэрэгтэй хөрх юмдаа хөрх өгчдөг. Сорвич хөрхөн гаг болгочдөг. Snell sense байна. Одоо би энэс өөр essence хэрэглэж үзээгүй заа. Харагдаж байна уу? Энэ баг дуусаад энийг би нөгөө 8 сард авсан зүйлс дээр харуулж ирсэн шүү дээ санаж ивэл. Одоо ингээд 11 сар хүртэл явж байгаа. Амар удаан хэрэгжилж байгаа. Бас дээрээс нь одоо энэ дуусаад би юу авахаас мэдэхгүй байсан юм. Энэ бол нэлээд чадвартай. Дараагийнх нь би энүүгээр бол угаагаад 2 жил болж байгаа. Амар арьсны асуудалтай байхдаа авч ирсэн. Гэхдээ одоо энүүнээс өөр угаагч хэрэглэх л жоох айгаад идэг зөв нэг батгинд гарчих үедээ гэж бодод. Нэмж хэлэхэд гар нүрийн алчуураар бити арчиж байгаарэ. Зориултын бүтээгдэхүүнд байдаг. Тэднэрээр нүрээ арчиж байгаарэ. За тэгээд дараагийнх нь гэх юм бол хоол. Идж байгаа юм амрууга хийж байгаа зүйл. Чин амар чухал. Одоо ус суух бай, чихэр идэхгүй байх байна. Хүн хүний арьсны онцлог өөр л ахaltaа. Гэтэ ер нь бол тайдад гэж хэлэхэд халуунагоо сайхан багсгаад, газтай ундаагаа багсгаад, чихрээ сайхан багсгаад, усаа сайхан уугаад, шин тэжээлтэй хоол идээд тахад ер нь бол аяндаа гайг болдог. Тийм. Гэтэ өөр шалтгаан бас байж болно л доо. Батг гарах түн буман мянган шалтгаан байгаа. Бас дэрний уут бас байдаг. Дэрнийхээ уутыг бас аваагаад ивэл угаас ингээд хоногийн тал хугацааг энэ дээр ингээд өнгөрөөч байгаа шүү дээ. Тийм болохоор бас нөлөөлтөй гэж магадгүй. Гэтэ өдөр болгон солих гэдэг бол жоохон өдөр болгон солиодж бас чадахгүй байгаа шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө завтай үед ч юм уу за нэг бачтаа гэсэн үедээ сайхан хэрэглээ явж явах юм бол ер нь бол бас батганд нөлөөлдөг юм шиг санагддаг. Ус гаднаасаач дотроосоо ч сайн чийг өгөөд тахад бол бас дэжгүй болдог. Нойр амар уурт удаа ингээ унтаас ирэхэд арьс бүр цаанаас нэг тийм ийм тослог ялгаруулж сэрдэггүй. Айгуу гоё сэрдэг. Чиггүй биш, чигтэй муухай тослог бол биш. Сэрдэг. Тэгэхээр нойроо сайн аваад
Тэгээ бас стресснээс болдгоо. Сэтгэл готролтой ч юм уу стресснээс болж бол батг гардаг. Намайг бол амар үгээр иддэг гэсэн чинь манай хамаатнууд миний эргэн тойрны үгүйсэл. Тэгээ би тэр үед уйлал батг гараад иддэг гэсэн. За манай аав ч нэлийн ойлгодог байсан гэж хэлэх юм уу. Манай аав ингээд ирэх болгондоо миний охин найрс яаж ийн гэдэг зав. Ээж за нөгөө нь яаж ийн харъя да гэл өөрний тийм асаргаатай хүн шиг за амар өгнүүд л хилтгэл байсан л та. Гэтэ одоо тэрийг ингээл бодоол яваад тахс хэцүү. Гэтэ одоо зүгээр гав чинь тэрэнд нэг гутраад ах шаардлага байхгүй. Хэрвээ эргэн тойрны чинь хүмүүс хамаатан садангууд ангийн чинь хүүхдүүд батгаар чинь дормжилж байвал бити тоогоо. Яг тоохгүй хэцүү би үнэхээр ойлгож байна. Яаж хийж байгаа л үйлчдэг байхгүй. Би бүр нэг удаа манай ангийн хүүхэд битүүд ингээд зураг байд. Нэг ингээд зурж байсан байхгүй. Тэгсэн чинь намайг зурхтаа юм дээр амар их цэгтэй зурж байсан байхгүй. Тэгээ энэ юу ингээд чиний батга. Ойлгох бүр яг ингээд энэ дээр ингээд толчдаг байхгүй. Ингээд гомдоод чих юм ингээд дургу хүрээд ингээд би ямар хүссэндээ энэ батгыг чинь гаргаад байгаа шүү дээ гэж бодогддог заяа. Тэгээ аль болох юм 50 энэ ингэжлээ дээ. 50 бензин амьсгаа аваад усууж орой. Яг би вэштэй нөх амар лаг хур хүмүүстэй юм биш заяа. Гэтэ миний хумс урд өмнө нь ингэж ургаж байгаагүй. Ингэж ургаж байгаагүй байхгүй. Энэ хоёр бол осол болсон юм аа. Яг ингээд жигд тэгээ дээрээс нь дэжүү хөр ургадаг болсон. Надад бол энэ хумс арчилгааг бол манай найз зааж өгсөн байт юм. Яг надад ингээ үгээр хэлээгүй л дээ. Манай найз бол надад 100% нөлөөлдөг. Ааш зан, сэтгэл санаа, тэгэл хуруу хумс гаднах байдал гэл ер нь бүх юмд маань ер нь багаар нөлөөлж тусалдаг хүн байдаг хгүй. Арга л миний инфлюенсер багхгүй юу. Манай найзын гар бас л. Тэгээд найзаас сурсан зүйл юм бол хумс бэрхжүүлэгч. Харагдчих надад айдад. Окей. Ингээд нэг юм давхраг үүсгчдэг, айгүй цэвэрхэн хөөр харагдуулдаг. Тэгээ айгүй хөөрхөн ургахад тусалдаг. Бат бүх жоохон зузаан болгодог юм шиг санагддаг. Хэргэлж үзээд нэлээд хөөрхөн урт ургадаг болсон. Энэ хоёр би энэ хоёрыг байн хэргэлдэг. Энийг надаас нэлээд олон хүн асууж ирсэн. Хумсны будагны өнгийн би энийг яг өнгийн сайн мэдэхгүй л байна л да. 24 гинэ. Тэгээ дараагийнх нь энэ будаг заяа. Тэгээд тарагч нь энэ дээр юм та. Энийг манай найз надад хэлж өгч байсан байхгүй юу? Энийг түрхэхээр нэг юм гэл хумс хийлгэсэн юм шиг харагддаг. Баярын өдрүүдээр хумс хийлгэх биш би гэртээ зүгээр л хумсны будаг аваад будчихдаг. Дуртонг аваад. Ер нь бол хамгийн дуртай нэг. Энэ бол нэг тийм гоё гэл хумс шиг харагдуулахгүй зүгээр л жиний харагдуулдаг. Энэ болохоор яг нэг тийм гэл хумс хийлгэсэн юм шиг гоё харагдуулдаг. Тэгээд манай найз надад хэлж өгсөн. Миний инфлюенсер. Next. За би таадаг жоохон нууцаас хэлэхэд миний нуруунд дээр бол батга бидэг. Би тэрийг яагаад гараад байгааг нэгсэн ойлгодоггүй л байсан л та. Би таадаг үзүүл хүү яах. Нэг юм манай гэрт амар юм хатан бидэг байхгүй. Би аваад тэр. Энэ манах. Энэ зузаан энэ амар ширүүн байхгүй. Би энүүгээр угаадаг зав би энүүгээр л угаадаг. Өөр зөөлх юм угаадаггүй. Ер нь бол нэлийн өвддөг. Тэгээ өвдөлтөндөө баг сүултээ ингээд тасчдаг зав. Саяхан би нуруугаа харсан чинь миний нуруугааг болцсон. Тэгээ дээрээс нь миний арьс амар зүудэрсэн байсан. Энэ заавал юм томоор навах шаардлагагүй л дээ. Им жижигхэн ийм жоохнууд нь ингээд ардаа ийм биетэй ч үлээ байдаг. Хэрвээ арьсаа зөөлөх юм болгоё. Биен дээр байдаг батганы сорвтой бод энүүгээр угаахад бол өстэй. Нам юм байл тээ. Ер нь бол нэлийн өвдөнө. Тэгээ гоосынхан зөлөөс эрэхтэй штэ юм байна. Угаасны дараа бол арьс чинь бол зүгээр яг нэг амьсгалж байгаа юм шиг бүр юм сэнгэнсэн мэдрэмж өгдөг за. Үнэхээр бест. Үсний хувьд гэх юм бол хуух. Хуух бол үнэхээр яг хуухаа угаах, энийг угаах хоёр бол шал өөр. Үсчинд орохоор чиний үсий чинь ингээ нэг угаадаггүй шүү дээ. Чиний хуухыг л угаадаг. Тийм болохоор надтай адилхан бас хуухаа угаадаггүй зөвхөн үсэл угаадаггүй хүн байх юм бол хуухаа угаагаад ирэхлээр одоо би өстө юу ч яриад байна. Сүлдө хууханд орослогдоод хуухаа угаагаад ирэхлээр үсчин бас шил өөр болж эхэлдэг байхгүй. Зөв угааж ийна гэсэн үг. Дээрээс нэг юм одоо би таадад үзүүлэх гэхлээр 0 кг байна л да. Залхуу ирээд. Зургийн энд оруулчих. Нэг юм хуух угаадаг юм байдаг. Энүүгээр сайх угаагаад. Дараагийнхан гэх юм бол тэрндэглэл хөтлөх. Миний эргэн тойронд байдаг хүмүүс дандаа тэгж хэлдэг байхгүй. Одоо төлөвлөөд явахаар дандаа бүтлэг үтдгээ гэдэг байхгүй. Тэгээ надад бол эсэргээрээ би одоо ингээд одоо юу мэрч юм бэ?
Гэтэ яг энэ бол хүүхэнд өөр юм шиг байгаамаа. Би нэгтгэд тийм юм хийгээд тэгжээд тэгээд тэгэнгүүт тэднийгээ чеклээ дуусчихдаг байхгүй. Тэгээ хоёр дахьынх нь бас ингэ бичиж. Хоёр дахь чеклээ дуусчихна. Хоёр дахь дээр юм үлдчих юм бол нөгөө гурав дахь руу оруулчихна. Тэгээ гурав дахьаас бас нэг үлдчихвэл нөгөө дөрөв дахь руу оруулчихна. Тэгээ ингээд явахад ядаж 7 хоног гэхэд яг хийх юмнуудаа хийгээд дууссан байдаг байхгүй. Тэмдэглэл хийжээд дараа нь ингээд хийсэн юмнуудаа дэвтэр дээрээсээ харахад бүгдийг амжуулж цаацчих юу гэж бодогддог байхгүй. Тэмдэглэл нэг хөтөлдөггүй байх юм бол тэмдэглэл сайн хөтөлж байгаа юм байна. Би ер нь бол гадна тутамгүй л жоохон глоу ап хэрэгтэй лсэн л та. Би чинь нэлээ ааш муутай. Бас дээрэс нь төргүү уртай. Жоохон жишээ би юу жоохон эготой. Надаа энийг зөндөө хүмүүс хэлсэн. Би өөрийгөө эготой гэж боддоггүй байсан байхгүй. Тэгсэн чинь эготой л байсан байлаа. Нар маань бүр хүмүүс алга болоогүй. Гэтэл болохол дараа л нөгөөдөө явж байгаа хичээж байгаа. Өнөөрөө бас одоо ингээд энэсээ үзүүлсэн зүйлс хаан зардаг вэ гэж надаас битгий асуугаарай. Би үнэхээр гүйч. Хэрвээ би хотод идэг байсан бол та хэдээс хэлээд өгч байгаа штеп. Би хотод байдаггүй болохоор би та хэдэд энийг эндээс аваарай, тэрийг тэндээс аваарай гэж үнэхээр хэлж чадахгүй, үнэхээр уушлаарай. Хэрвээ эднэрийг одоо ингээ гарсан зүйлүүдийг сураглаад ч гэдэм үү, одоо гарсан зүйлүүдийг хаан зардгийг мэддэг хүн байх юм бол одоо коммент хэсэгт бичиж өгөөрэй гэж бодож байна. Тэгээ миний энэ хэлсэн болгон бас үр дүнтэй байна ч гэж байхгүй л те. Тэгээд авахын аваад, хаяхын хаяад шүүл дүртэй амтар юм байна. За миний типс бол ингээл дуслаа да. Нэг надад өөр типс байхгүй. Та нарт хамаа нуцал хэлчихлээ. За. Баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийнхаа бичлэгээр уулзцаа. Түн удахгүй гэж бодлоо ирээд. Чи юу гэх вэ? Болорч юм. Окей.